За сайн байцгаана уу? За өдрийн мэнд, орой мэнд. За энэ удаагийнхаа чекдийн анхаарах лайв сэдвэрээ эгч нь одоо ямар ч гэсэн та хэдтэй одоо байр орон сууцны талаар асуултууд одоо та бас хэрэгтэй хэрэгтэй болж мэдэх юм асуудал ярий. Байр авахд одоо жоохон яг юу анхаарах ёстой юм болоо? Байрыг одоо хамгийн гол нь Монголд авахд бас Монголын маань асуудал ямар байна? Энэ тухай та хэдтэй мэдсэн, сонсон зүйлээ та хэдтэй хуваалцъя гэж бодож байна. За анх удаа байр захиалахад бол ерөөсөө мэдэхгүй юм бол маш их гарнаа мэдээж хэрэг. Энэ бол ерөөсөө маш жижиг асуудал биш. Хүн амьдралдаа нэг удаа маш том хөрөнгө оруулалт хийх гэж байгаа ийм асуудал учраас хүн өөрийнхөө хоригдлол хадгаламж одоо магадгүй хэдэн жилийн цалингийн хоригдлол эдэр зарцуулах ийм асуудал гарна. Тийм учраас энэ дээр маш нягуур, маш судалгаатай, маш үнэн зөв мэдээлэлтэй байж энэ асуудлыг зохицуулах нь хэцүү зүйтэй байдаг. За тэгэхээр ялангуяа Монголд удаан амьдарч байгаагүй нэлээд хол амьдардаг. Ялангуяа гадаадад амьдарч байгаа манай монголчууд маань одоо дэлхийгээр тархан суугаа маш олон монголчууд байна. Тийм ээ. Тийм болохоор эдгээр маань тухайн орондоо сурдаг, бизнес эрхэлдэг, ажил эрхэлдэг одоо 9 шидийн шалтгаанаар л мэдээж гадаадад амьдарч байгаа байх. Гэхдээ эх орондоо бас хөрөнгө оруулалт хийхийг бол нэлээд ер нь массын 70-80% нь одоо маш их хүсдэг тухайн юм судалгаа байдаг юм байна. За тэгэхээр үнэн зөв мэдээлэл өгөх хөнгүү бол одоо бүр хэцүү. За тэгээд итгэмжлэг гаргаж байгаа хүн нь ямар ч туршлагагүй, дадлаггүй, за тийм ээ. Тийм хүмүүс итгэмжлэг гаргадаг. За эсвэл нэг аав юм уу, эсвэл нэг ээж нь, эсвэл одоо нэг ах эгч нь ч юм уу. За тэгээд тэр ах эгч нар нь аав ээж нарт нь одоо ингээд итгэмжлэг гаргаад энэ байрны асуудлыг цэцлэе гэхлээр нөгөөдөл маань дор өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай байдаг. Тэр болгон завгүй байдаг. Тэр янз бүрийн шалтгаанаар одоо энэ судалгаа хийхэд нь бол учир дутагдaltaй асуудлууд нэлээд гардаг юм байна. За тэгэхээр эдийн засагт гарах эрсдлээс одоо өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд хэдүүлээ бас өөрхөн зөх хэмжээний бас нэг байр худалдаж авахд өөрсдийн гэсэн анхаарах зүйлүүд дээр бас мэдээлэлтэй маш сайтай, дээр нь өөрийн гэсэн судалгаатай, дээр нь маш сайн мэдлэгтэй байвал бас их санхүүгийн мэдлэгтэй байвал та хэд маань бас хэрэгцээтэй байна. Одоо орчин үед ерөөсөө юм мэдэхгүй байна гэдэг бол үнэхээр ичгэвтер асуудал шүү дээ. Ягаад гэвэл одоо бид нар чинь мэдээллийн 90 100-д амьдарч байна. 21-р зуунд амьдарч байгаа хүн өнөөдөр би тэр тухай би сонсоогүй мэдээгүй гэх юм бол баг чи юу ярьж байгаа бүх юм нэт дээр байна шүү дээ. Бүх юм одоо мэдээлэл та юу хүсэж чинь тэрнийхээ тухай зүгээр Google хайлтар хүртэл хайгаад болоод мэдчих болж байна. Facebook дээр мэдж болж байна. Янз бүрийн YouTube дээр янз бүрийн сургалт мэдээллүүд байна. Тийм учраас өөрийгөө зөх хэмжээний өөртөө хийх гэж байгаа тэр хөрөнгөлтөд зөх хэмжээний цаг зарцуулалт бол заавал хийх нь нэг зүйтэй байх. Тийм биз дээ, тийм ээ. За байр худалдаж авах процессыг саяхан байр авсан хүмүүсээс л зөвхөн авнаа. Эсвэл одоо орон сууц хөрөнгө оруулалт хийж идэг юм компаниас одоо мэдээлэл авахаас биш, огтын одоо байр худалдаж авч үзээгүй. За яг нэг аав ээжээс уламжлагдсан байртай тийм хүмүүсээс бол мэдээлэл авах бол одоо бас учир дутагдaltaй. Тэд нар чинь ямар ч туршлагагүй, тийм ээ. За ялангуяа сүүлийн одоо 3 жилд одоо шинэ орон сууцч бай, хуучин орон сууцч бай, гадаадаас Монголд байр худалдаж авсан хүнээс бол хэрэг тийм хүнийг та таньдаг бол тэр хүмүүс болох юм гэж бодох юм. Тэгэд хэрэг тийм огт юу ч мэдгүй хүнээс та зөвлөгөө авах юм бол зүгээр л хайрын цагийн гарц шал дэмий амнаас амд амьдсан яриаг л тэр хүнд танд мэдээлэл өгөхөөс биш. Ерөөсөө энэ бол судалгаагүй дүгнэлт гаргахад чинь танд нөлөөлнө. Сайнаар биш, муугаар нөлөөлнө гэсэн үг. Мэргэжлийн үйл хөдлөх зуучлалын компаниуд бол та нарт бол маш сайн зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Эдгээр чинь өөрсдийнх нь угаасаа л хийдэг ажил. Угаасаа хийдэг ажлаа тэд нар сайн мэдж л таараа. Тийм үү? Тэд нар танд хэрэгтэй таны шаардлага хангасан та одоо аль дүүрэгт байшин авах гэж байгаа, аль хотод авах гэж байгаа, Дархан дуу, Эрдэнэт дуу, Улаанбаатар дуу тэр байшин хаана байна? Тийм ээ? Ямар үн ханштай байгаа мэдээллийг танд яг үнэн зөвөр нь өгөх боломжтой ийм объектууд байгаа шүү дээ. Тийм энэ компаниуд байгаа. Тийм ээ? Тэгэхээр эдгээр хүмүүсээс ийм мэдлэгтэй хүмүүсээс та нар зөвлөгөө авах юм бол үний нөгөө нэг айхтар хурамч одоо хөргөл одоо үн ханшны хэд өндөр байр авахаас буюу залингаас та хэдийг сэргийлэх бас боломжтой юм байдаг. Сүүлийн үед залин маш их байгаа. За энэ тухайд нэлээд сүүл хаваар ярьж өгье.
Авах байрны орчин тойрны судал гэж байна. За ерөнхийдөө манайхан нэг байр авахдаа мас ингээ анзаарч хахад ерөнхийдөө орчин тойрныг бол судалдаггүй судалнаа. Цэцэрлэгтэй юу, сургуультай юу, за дээр нь дэлгүүр хашаа байна, автобусны буудлын байна, төмөр зам байна уу гэх юм уу те. Одоо тиймэрхүү судалгааг бол ганцхан Монголд байр авах гэж байгаа улсууд биш. Гадаадд ч гэсэн Чехт ч гэсэн байр авах гэж байгаа улсууд энэ иймэрхүү судалгааг бол заавал хийж л байгаа мэдээж хэрэг ажилласаа хэр хол юм. Тийм ээ гих мэтлэн яагаад ийм судалгаа заавал хийх ёстой юм гэхлээр орчин тойрон бол таны байрны үнийн дүнд маш том үн нэмэгдүүлэх одоо нэг нөхцөлийн нэг байдаг. Дараа нь та магадгүй 1-2 жилийн дараа энэ байраа буцаагаад зарах байхад таны орон сууц хаана байгаагаас шалтгаалж таны орон сууцны үнийн өсөлт одоо шалтгаалдаг гэсэн үг шүү дээ. Энэ чинь бол маш их үн цэн нэмэгдүүлдэг нэг нөхцөлийн нэг бол яхахгүй орчин тойрон байдаг. Маш гоё цэцэрлэгтэй, маш гоё парктай, хүн амьд настай хүн суугаад ингээд зугаалах боломжтой, автобус унаа, нойрхон бүх дэлгүүр хошоо, нойрхон тийм ээ. Тийм газар бол одоо хүн байр худалдаж авахд бол их дургуутдаг шүү дээ. За тэгээд хамгийн чухал нь юу вэ? Мэдээж хэрэг Монголд бол машины зогсоол. Машины зогсоолыг бол ерөөсөө одоо дээрээ зогсоолтой юм уу? Байшин дороо гаражтай юм уу? Тэ машина тавь гаражтай юм уу? Энийг бол одоо заавалжгүй асуух ёстой нэг асуудлын нэг шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр байраа судал. За байраа судалгаан дээр бол манайхан нэг сайн судалж байгаа мó гүм үү гэхэд бол учир чадсантай нэг юм бол за усны асуудал, за халаалт, агаар жуулагч, цонхны хийц, балкон энэ бол заавал асуух судлах ёстой нэг зүйлийн нэг. Да ялангуяа цэвэр усны асуудал бол ерөөсөө бид нар анхаарах асуудлын номер 1 шүү дээ. Одоо энэ толгойтод нэг байр тэр аяраа хороол байна. Цэвэр ус байхгүй. Одоо хүртэл цэвэр ус дэлгүүрээс судалдаж авч уух усаа дээш лифтер зөөж байгаа харагдаж байна. Юу гэсэн үг юм те. Тим байранд одоо ямар олон айл орцсон байна. Тэгээд нүүж болдгоо зарья худалдаж авахгүй тэр байрыг хинж тийм усны асуудалтай тийм хороол хүртэл байж шээ. Тэгэхээр зэгтэй ус гэдэг чинь болоод ерөөсөө бүр хамгийн аюултай экземтэй болно. Хүүхдээ усанд ороход заавал усаа буцалгаж яах, эсвэл цэвэр ус уух ус заавал дэлгүүрээс авна чинь давхар мөнгөний асуудал, мөнгөний гачаад одоо ийм байруудыг бол та хэд маань ерөөсөө маш сайн судлах хэрэгтэй. Тэгээд тэр байр буцаага зарахад бол мэдээж худалдаж авсан хүмүүс хэд дахин баг үнээр аимшигтай хямд зарагдана л гэсэн үг. За сонирхож буй байраа шинжүүлэх хэрэгтэй гэж байгаа. За энэ тухай бол да ялангуяа Европод бол маш сайн хийх юм билээ. Ипотекийн зээлэнд ороход жишээлбэл байрны шинжээч гэж заавал байдаг банкнаас тэр хүн очоод цахилгаан холболт сантехник те бүх одоо мэрэгжлийн одоо нөгөө нэг хоолой одоо тэр ус мус гардаг хоолой моолой эдрийг нь бол заавал шинжилж үздэг. Энэ байр засвар шаардлагатай мó гүм үү те үнэн яг тохирсон үнэн байна уугүй энэ байшинд гих мэтлэн шинжилгээ дүгнэлт хийлгдэг тийм ээ. За барилгын одоо насжилт те хэр удаан настай юм ямар материалаар хийгдсэн тийм ээ гих мэтлэн ийм шинжилгээг бол шинжүүлэх хэрэгтэй гэж байгаа ийм нөхцөл. Энийг бол мэдээж хэрэг мэрэгжлийн сантехник нь бол сантехникийн мэрэгжлийн хүнээр инженерүүдээр одоо харуулах заавал шаардлагатай болдог. Тэг энэ шинжит шинэ байранд бол нэг тэр болгон манайхан нэг очоод тэрийг бол нэг шинжүүлээд явдаггүй байх гэж бодож байна. Зүгээр л тэгэл хараад гаднаас нь хараад ёо ямар гоё шинэ байр гэл ингээл орчдөг. За тэгээд цэцэрлэг сургууль нарах юм чи өө өстой гоё юм билээ. Гадна орчин амар гоё юм билээ гэл ингээд хардаг. Уучлаарай таны байр ерөөсө дулаанаа барих юм даац одоо хан манаа юугаараа хийгдсэн бол галын аюулт одоо завсраар шилэн хүн ч одоо юу ч хийдгийг одоо тэр галын аюул самгаалсан тийм юм материалаар хийгдсэн болов эсвэл бүр хамгийн их одоо хямд гал дүртэмтгийн одоо материалаар хийгдсэн байна уу гэдгийг одоо бас л бодолцох асуудал нэг байгаа байхгүй тийм ээ. Одоо энэ ойрхон гал гарч байгаа би бол ерөөсөө нэгдүгээрт орон сууц одоо тэр барилгыг маш их одоо гал дүртэмтгийн материал одоо маш хямдхан материалаар хийгдсэн болоод ийм амархан дүрлцээ дуусчих чинь үл гэж бодогдоод байгаа шүү. Би бол мэрэгжлийн хүн биш л тийм. Би бол архитектор барилгач бол биш. Гэхдээ зүгээр хар ухаанаараа л бодсон юм аа л чинь та хэдтэйгээ хуваалцаж байгаа шүү. Тэг зарим үг хэллэг жоохон мэрэгжлийн бус байж болно. За шинэ байр авах бол захиалга өгч байгаа компанийг сайн судлах хэрэгтэй. За энэ бол өөрөөсөө позор баха нато гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэгэхээр таад маань яагаад тухайн барилгыг судлах ёстой юм? Тухайн барилгач нь бол тухайн
барилгын компани урд нь хаана ямар барилга барьсан, хэдэн барилга бариад ямар хугацаанд ашиглалтанд өгсөн. За тэгэхээр энэ судалгаанд нь орно хэр санхүүгийн боломжтой компани, хэр туршлагатай компани, хэдэн жил болж байгаа компани. Тийм биз дээ. Дөнгөж шинээр эхэлж байгаа баахан хүмүүсийн захиалгын мөнгийг аваад ингээд бариад эхэлж гэнүү. За тэгээд магадгүй хэрвээ тийм компани байх юм бол 2-3 жилийн дараа 2-3 давхар баригдаад цаашаа явахгүй болсон тийм компаниуд байх юм бол уучлаарай та мөнгөчгүй байшинчгүй болох эрсдэл аюун өндөр байгаа шүү. Тэрийг бол та хэд маань бас зах хэмжээний энэ тал дээр бол заавал захиалга өгч байгаа барилгын компани маш сайн судлах хэрэгтэй. Дан ялангуяа бүр цоо шинээр нь бариулах гээд ингээд захиалга өгч байгаа бол энэ бол бас бодвочтой асуудал нэг шүү. Яагаад заавал нөгөө нэг баригдаагүй байшинд одоо захиалга хүмүүс одоо жоох өгөх гээд хичээгээд идэв юм гэхлээр квадрат метрийн үнэ нь ерөөсөө ашигланд ороогүй байхад аюу хямдлагатай байдаг. А тэгээд гүйцэтгэл нь 80%-аас дээш олчихлаарэ квадрат метрийн үнэ өсчдөг. За ашиглалтанд орчих юм бол бүрч нэмэгддэг. Тийм учраас барилгын компани маань үнэхээр найдвартай. Магадгүй 1-2 байр би тэр компаниас авсан байж болно шүү дээ. Тэгэх юм бол за энэ үнэхээр гүйцэтгэл аюу хурдан хийдэг. Нэг жилийн дотор энэ байр нь ашиглалтанд ордог. Байшин ингээд нэг байшинд амьдраад үзэхэд үнэхээр сайхан дулаахан байсан. Хүн амтны одоо тэр барилгын компанийн одоо орон сууцны нэг групп чат матан дээр чи рецензүүд хүмүүс бичдэг шүү дээ комент. Яасан хүүти юм бэ ч гэдэг юм уу. Эсвэл ямар сайхан дулаахан байна ч гэдэг юм. Тэр мөрийг бас судлах хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ барилгын материал тухайн компани хэр чанартай материалаар одоо яг хүнээ бодсон тийм байшин барилгууд барьж гэнэ үгүй юу гэдгийг заавал судлах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол манайхан чинь одоо бидний эргэн тойрон чинь одоо Чехэд одоо 40 жил болчоод за таны Монгол дээр байртанд орох гэхлээр мөнгөнч байдгүй барилганч байдгүй ийм асуудлууд нууц биш байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар маш эрсдлээс хамгаалахын тулд тухайн барилгыг заавал судлах хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар ямар хүнд та мөнгө өгч байгаагаа заавал судлах хэрэгтэй шүү дээ. Зүгээр нэг хувь хүнд мөнгө дамжуулаад за ахыгаа эгчигээ нэг байртаа болгоод өгөөч гэвэл уучлаарай тийм хизээж битгий хийгээрэй. Хизээж битгий хийгээрэй. Төрсөн дүүч байсан битгий мөнгө зээлүүлээрэй орон сууцны. Сеулээс Солонгосоос Монгол руу, Чехэс Монгол руу явуулж байгаа бол хувь хүнээр одоо орон сууцны мөнгө шилжүүлээд тэгэл за ах нь 3 жилийн дараа 5 жилийн дараа очино ахыгаа нэг байртай л болгож өгчөөрэй гэд ингээд хаягах юм бол уучлаарай та байрчгүй ах дүүчгүй тэрнээсээ болж муудалсан мэдээж хэрэг дээр нь мөнгөөрч хохироод сэтгэл санаагаарч хохироод ийм байдал та хэд маань хэрхэвч гаргаж болохгүй шүү гэдгийг би анхааруулах гэсэн. Заавал захиалагч газар руугаа мөнгө шилжүүлнэ найдвартай эсвэл одоо бас арай өөр лизинг компаниуд зөндөө байна. Баталгаатай арын чиний эрсдлийг даах компанид чи өөрийнхөө амьдралыг хураасан хэдхэн бор юмаа тэднэрт л өгч байгаа учраас тэрэн дээр маш их нухацтай ханднаа л гэсэн үг. За их ч нь бол ойлгомжтой ярьж байгаа байх гэж найдаа. Тий. За ашиглалтын зардлыг мэдэх. За жишээлбэл зөвхөн зардал дээр хийсвэр сэтгэлийн хөөрөлөөр юм бодохгүй. Та байр ашиглалтанд өгөөд зөвхөн байрны орон сууцны зээлийн мөнгийг өглөө гэж бодъё. Цаана нь байр ашиглалтанд орсны дараа сөөхийн төлбөр гэж байна. За сөөхөд төлн мэдээч хэрэг. Хуучин байрнаас өндөр одоо сөөхийн мөнгөийг жишээлбэл шинэ байрууд бол арай өндөр сөөхийн мөнгө төлдөг. За жишээлбэл хуучин байрууд бол жишээлбэл гаал тогоо коридор балконы талбайг бол халаалтны юунаас квадрат метрээс хасдаг байсан бол одоо шинэ байрууд бол тэр чинь бүгдийг боддог. Тэрийг та тэр мэдээллийг авч ийн үгүй юу? Тэрийг бас нягтлаарай. Тий. Нягтлаараа асуугаарай. За тэгэхээр шинэ байр бүгдийг тооцож боддог болсон. Тэгэхээр энэ дээр бол яг хуучин байр авах уу, шинэ байр авах уу гэдэг дээр бас эргэлзэж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ мэдээч. За зээлэр авах бол тооцоог сайн гаргана. За энэ дээр би юу гэж байгаа вэ? За тийм. Урчлан бэлдэж цуглуулнаа. Урчилгаа айл болохоор эхийг л төлөх юм бол зээлийн нөхцөл танд ашигтайгаар иргэнэ. Яагаад? Мэдээж хэрэг та урчилгаа жишээлбэл 20-30% биш бүр 50% төлчөөд үлдсэн 50% нь лизинг компаниас та лизингийн зээл хүсэх юм бол буцаад төлөлт чинь мэдээж хэрэг бага байна, хүү бага төлнө гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой. За тэгэхээр хэдүүлээ ерөөсөө орон сууцсан дээр төвлөрч байгаа байртаа болъё гэж байгаа холсууд маань та хэд маань ерөөсөө хоригдлол одоо хадгаламж үүсгэхээр одоо урчилгаа мөнгөн дээрээс
одоо төвлөрч фокуслж ингэж одоо хэдэн төгрөгөө цааш нь хийн. Аль болохоор эхийг цуглуулсны дараа цаашаа хандна гэсэн үг. Тийм үү? Орон сууц зээлийн төрлөө сонгох хэрэгтэй. Хувь нөхцөл төлөлт хугацаа төлөлт хийх валютын одоо валютаар төлөх юм уу, төгрөгөөр төлөх юм уу, энийг бас их судлах бас нэг чухал асуудал юм. Гадаад валют бол одоо хувь бага боловч бид нар бас энэ дээр юу бодох ёстой. Нөгөөний валютын ханшны эрсдлийг бас бид нар тооцоолж явах ёстой. Валютын ханшны эрсдэл байдгийг батж ирээсээ болохгүй шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр доллар бага байсан ч маргааш доллар өсөх хандлагатай гэх мэтлэн. Тийм ээ. Тэгэхээр орон сууцны зээлийн одоо төрлөө бас айгүй зөв сонгох хэрэгтэй. Мөн л ялгаагүй ардад таныг хамгаалах яг гэрээнийхээ дагуу явах одоо ийм компаниг сонгох хэрэгтэй. Тиймээс биш таныг нэг сайхан юм үлгэр домог ярьж байгаа танаар гэрээ гаргуулгаа гэрээн дээр гар үсэг зурулчаад жилийн дараа асар хэмжээний мөнгө нэх юм бол уучлаарай. Тийм баталгаагүй тийм газартай гэрээ хийх эрсдэлтэй шүү дээ. За таны орлогыг мэдүүлэхээс шалтгаалж танд хэдэн квадрат метр байр авах боломжтой тооцоог гаргаж өг. За орлогын мэдүүлэг энэ дээр бол заавал чухал. Та чигээс хэдэн төгрөг сар болгон аваад байгаа. Хэдэн төгрөг та лизинг компаниас шаардах гэж байгаа. Таны цалин буцаагаад та авсан зээлээ хүүтэн төлөөд барах уугүй юу гэдэг судалгаа хийн шүү дээ мэдээж хэрэг тийм ээ. Тэгэхээр таны орлого их сайтай байна. Тэгэхээр энэ дээр би их чинь юуг зөвлөх вэ гэхээр та цалин сайтай байгаа дээр энэ асуудал руугаа шууд дайраач. Хугацаа битээ алд. Бодох тусам хугацаа алдна. Та бодох тусам хугацаа алдж байгаа тул танд улам их мөнгө төлөх болно шүү орон сууц авахд. Тийм багаз. Тэгэхээр бусад зардлыг тооцоол зөвхөн төлбөрөөс гадна ганцхан одоо нөө зээлийн төлбөрийг төлөхөөс гадна одоо материалын бүрдүүлэлтийн мөнгө орно, үйлчилгээний хураамж орно, татвар орно, даатгал орно гэдгээ та бас л тооцоолох хэрэгтэй бол. Тэр чинь өөрөөсөө зүгээр нэг хийсвэрээр за нэг компаниас зээлийн компаниас би нэг 20% авчин, 80% би зээл авчин, 20% би өөрөөсөө гаргачин, за 80% 1.5-аар үржүүлж өглөө. За төдөл болох юм байна гэдэг ингээд суугаад байж болохгүй. Хийсвэр тооцоо бодохгүй. Бүгдийг цаасан дээр тэгээд ямар компанитай харьцаж байгаа тэр компаниасаа зүгээр сплаткны календар гэж ярьдаг ш. Тэрэн шиг одоо ингээд төлөлтийн хуваар график гаргуулж яг тэрнийхээ л ном журмаар төлөлтөө хийгээд дуусгана. Энэ дээр би бас Элизэн компанитай үнэхээр перфект компани байна гэж дахин хэлдэг шүү. Яагаад гэвэл эдгээр яг төлөлтийн график эхлээд дүн шинжилгээг чи хийгээд өгчин. Таны орлогыг судалчин. Дээр нь одоо хэдэн төгрөг таны цалин байна. За тэр нь чинь тааруулсан зээлийг л тань зөвшөөрнө. 300 сая төгрөгийн байр 5% байр 300 сая төгрөгийг та зээл аваа. За би чи 100 саяыг өглөө гэхэд гисэн ч гэсэн цаана 200 саяга чи төлөх чадвар чиний цалин ч хөрөхгүй бол чамд тэр зээлийг гаргахгүй шүү дээ компани мэдээж хэрэг. За тэгээд тэр объектаа судлана. Тийм ээ? Ямар байшин 80% гүйцэтгэлээс дээш одоо барилгад бол зээл гаргана гэж байгаа юм. За дараагийн одоо цаг үед улам нявхар, улам судалгаатай, улам их тооцоотой байж л хэмээн эрсдлээс бид нар өөрсдөө аварна. Хамгийн ихэнд бодох зүйл бол тогтмол орлоготой дансандаа мөнгө байршуулж, хоригдлуулж үүсгэж эхлэх юм. За тэгэхээр нэг хөөрхөн зохимжээний бас нэг хэдэн төгрөг чи дансандаа ингээ хоригдлуулад эхэллээ гэж бодъё. За тэгвэл одоо хэдүүлээ. За 100% одоо тэр авах байгаа байрыгаа 100% мөнгө гаргаад би бэлэн мөнгө барьж очиод ингээ Улаанбаатараас байр авах уу, Дархнаас байр авах уу, эсвэл 20-20-оос 30%, за магадгүй дээдл нь 50%-ийнхаа мөнгийг би гаргаад лизинг компани руу хандах уу гэдгийгээ та өөрөө эхлээд сонголтоо хийнэ. Танд хурдан байраа авах нь ашигтай байх нь уу, эсвэл мөнгөө цуглуулаа 5-10 жилийн дараа бэлэн мөнгөөр байр авах нь ашигтай байна уу гэдгээд энэ дэр бол хэдүүлээ фокуслуулж бас бодгол асуудлын нэг болчиход байна. Тийм ээ? Тий. Тэгэхээр гадаадд байгаа бол хамгийн зөв найдвартай сонголт бол нэгэнд одоо банк, хипотекийн зээл, улсаас танд гадаадын цалин одоо баримжаалт барьцаалж одоо тэр зээл олгодгүйгээс хойш бид нар Элизэн компанитай маш хурдан гэдэг нь үл 3 жилийн дотор. Хурдан гэдэг нь ерөөсөө 1.5% хүүтэй цалин сайн авч байхаа дээр энэ рүү даруул яасан бэл гэсэн саналыг би та хэдтэй тавиад байгаа. Тийм ээ? Тэгэхээр хамгийн зөв нь бол ерөөсөө тогтмол орлоготой байх үедээ шүү.
Тэндээс биш нэг жирэмсэн болчоо хүүхд гаргаад эхэлдэг. Ямар ч орлогогүй байж хүүхдийн мөнгийг бол ерөөсөө орлого гэд нэгдүгээр тооцохгүй. Тэ тэрнээс биш баахан анхтай байж байгаа л дайрах тэр бол бас болохгүй. Цалингийн чинь хэмжээ багассан байна. Эсвэл одоо нэг баахан иш тишээ яваад бизнес хийгээд байгаа юм ч мэддэхгүй, одоо яагаад байгаа юм ч мэддэхгүй, тайлан байхгүй, ашигтай орлоготой тайлан байхгүй. Тэг тийм байх юм бол бас байр зөвшөөрөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр тогтмол сайн орлоготой байгаа дээрээ л та хэд маань байр руу одоо зөрөгтэй бас хөрөнгө оруулалтын та хэд бас нэг зах хэмжээний бас объекттай болох нь хэрэгтэй юм байна шүү. Байрны урчилгаа хоригдлуулах бол за нэг тийм их хэцүү асуудал биш шүү дээ. Одоо ингээд байрны урчилгаа нь гүйцэтгэвэ 20% маань гүйцэтгэвэ 20 битгий хэл ойногч маань 2% чалга өнөөдөр дансанд гэж ярьдаг улсууд байна. Уучлаарай та хэд маань одоо 5-10 жил амьдарсан 10-20 жил амьдарсан монголчууд маань яг л байрны урчилгаа байхгүй байгаа гэж би боддог л доо. Хүнсээ нэг 7 хоног цуглуулаад нэг бөөний үнээр аваад хоёрыг авал 3 дахь нь үнэгүй гэсэн нэг тийм маркетингийн дэлгүүрийн тэр нэг юмд хууртаал, банкны зээлэнд хууртаал, шал дэмий ердийн зээлүүд аваад одоо юунд ч хэрэглэсэн мэддэхгүй ингээл байхгүй болсон салхинд хийсэн нөгөө мөнгөнд. Монголд ч хөрөнгө оруулалт байхгүй, Чект ч хөрөнгө оруулалт байхгүй, дансандаа ч мөнгө байхгүй. За тэгээд Монгол буцаа ичмээр 5 төгрөгч байхгүй одоо яг үнэхээр Чехүү за баяртай. Манайх одоо гадаад хүн авахаа боллоо гэхэд та буцахад өнөөдөр бэлнэ үү гэхэд нилээ ингээд ярваагаа цоох хүмүүс нилээд гарах болов. Нэг ресторанаар яваал, эсвэл яг такси явнаал, эсвэл нэг их аялал тий цаана хөндлүүлсэн мөнгөгүй хэрнээ. Тэгээд цаг үргэлдээд байдаг. За тэгээд нөгөө нэг их таних татгаа зогсоож чадахгүй. Тэр бол муу зуршил шүү дээ. Хайр мөнгө үстэй. Байр авмаар байгаад байдаг. Танинд хамаг мөнгө яваад байдаг. Таних чинь нэг зүгээр хамгийн багаар удаа л да 100 крон гэдэг чинь одоо 17,000 төгрөгч нэг бааж гисэн таних тэгэхэд сард одоо би 3,000 крон гэдэг чинь ёо 500,000 төгрөг Монгол мөнгөөр хагас сая төгрөгийг та зөвхөн сар ганцхан сард чи ингээд жилд бол ёо хэдвэ 3 сая 30 сая юу. Ингээд байхгүй болгоч. Салхид гэсэн. За тэгээ хажуугаар нь баахан пяв яваа. За ариг мариг яваа. За тэгээ тоглоом бол уучлаарай. Юу баяртай. Тэр тухай бодоод ч хэрэггүй. Тэгэхээр жоохон цэгцтэй өөртөө чанга өөрөө зөөлөн өөртөө чанга бай гэдэг чинь маш их зөв юм байгаа шүү дээ. Нэг нь байр орон сууц руу та төвлөрч та амьдралаа сайжруулах гэж гадаадад очисон бол ганцхан энэ чихэж асуудал биш. Та гадаадад амьдралаа сайжруулах гэж очисон бол та нэг томоохон дөрвтийн юмд хөдөлчихөлтөө зоригтой хошиг. Шал хэрэгтэй хэрэггүй брендийн үнэртэй ус аваад шал хэрэгтэй хэрэггүй үнэтэй готлууд ингээд баахан пүүзнүүд гэрээрээ дүүрэн пүүзнүүд тэрүүгээрээ л ингээд гангарчл байвал мундаг хүн гэж өөрийгөө магтаа. Үгүй штэ тэгэхэд чинь Монголд чинь эмээ чинь өвөө чинь байргүй утаан донд байж л байна, амьдраад байж л байна. Ах トゥ нар өөр хүүхд чинь том болоод байна. Чамайг тэнглэж явахыг хүлээхгүй. Тэдэртэй чи одоо нэг боломжтой байгаа дээр нэг байранд жинхэнэ зогсох ёстой ажлын нэг шиг санагдаад байна л да. Тог усаа хэмнэх амар халуун байж ах чинь пара унтраахгүй мөртлөө цонхоо онгойлгочоод ингээд байгаад байх жишээлбэл коридор жорлонгийн чийдэн асаалттай байгаа л байдаг. Тэгсэн мөнгө нь яваал байгаа шүү дээ. Жорлонгийн ус гоожоод байхад тэдэнд арга хэмжээ авахгүй мөнгө нь яваал байгаа. Тэгэхэд яа Чех өста тэнийг өста мөнгө хураадгүй газар шүү гэж өөрийнхөө тэнгийг мэдэхгүй бүхэл бүтэн улсаар нь муулаад али болгон тэгж байх гэсэн юм би энэ ч одоо тийм ээ. Тэгэхэд өчнөө чулуу болгож байгаа хүүхдүүдээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Чехэд одоо өнөөдөр байр авсан өчнөө хүүхдүүд байж байна. Дээр нь гадаад ч гэсэн одоо өнөөдөр амьдарч байгаа ч гэсэн эх орн руу өчнөө мөнгө төгрөг явуулаад байр авч байгаа улсууд байна. Чи юугаараа дутуу юм? Адилхан чихтэй амтаа хамартай хүн. Адилхан бодолчин адилхан байна. Гэхдээ энэ бодлыг л хамгийн гол зэгцлэх хэрэгтэй байхгүй тий. За тэрнээс биш заавал одоо гарах ёстой зарлыг жишээлбэл даатгалын мөнгөтэй одоо нэг ажилдаа явдаг тээврийн зардал эдрийг бол бид нар тань чадахгүй шүү дээ. Тэрийг хэмж чадахгүй. 100% та хэмнээд хар сүлсгэл яваад гэж байгаа үг биш л дээ. Хүн чинь зорилго нь тодорхой бол үйлдэл нь тодорхой болчихно. Та байшинтай барилгатай болъё тэгээд ингээд зүтгэж байгаа юм бол минь өнөр чадна шүү дээ. Зүгээр л тэрэндээ зүгээр 5-10 цас шууд цааш нь хийгээд зэгцтэй бай. Авгаа нөхөр хоёр байх юм бол нэгнийхээ цалинг бүр зүгээр
баг бүгдийн цааш нь хийгээд ахад амархан өснө. Мөнгө чинь нэг өсгөлөөрөө хурдан. Өргөдөхлөөр бүр хурдан. Тэгэхээр жоохон санхүүгийн мэдлэгтэй болох орлогоо тодорхойлж хэрвээ таны цалин үнэхээр хүрэхгүй байгаа бол давхар орлогын тухай л одоо бодохоос өөр арга байхгүй. Илүү цаг хий. Давхар орлого бод. Бусад хүмүүс хаанаас илүү цаг хийгээд байна. Адилхан хий. Тэгээд тэр олсон мөнгө харин нийтийнхээ нөгөө төрөвч рүү аваач чийгээл тэгэл хаана үрээд дуусна мэддэхгүй тэгж навсганж явахгүй хэдүүлээ. Тэрийгээ зүгээр яг цэвэр байшингийн хоригдлол гээд тэр дутуун руугаа л хийн. Өөр ийш тийш нь зарцуулахгүй. Хоол хүнснийхээ зардал тэрийгээ зарцуулахгүй. Тусдан байлгана. Аялын данс тусдаа. Байшингийн байрны хөрөнгө оруулалт тусдаа. Хүүхдийн даатгалын мөнгө тусдаа. Ингэж л хурааж явна хэдүүлээ. Тэгэхгүй бол над мөнгө чинь дорой байхгүй болдог аахгүй юус. Нэг мэдхэл за нэг 20 грам, за нэг 100 грам, за нэг 1000 грам доо. За тэрний төлсөө өдөр энэ ч баяр тэр ч нэг мах шарчи гэж ингээл гүгээд байвал таны мөнгөөс дорой байхгүй нэг мэдхэд ёо яасан. Мөнгөс цалин нэмэхгүй багтаа гэд тэгэл юм л болол нөрөөс арай илүү цалинтай ажиллал олмоор байна гэж ингээл гүгээд идэв. Тархины төгжээ авагдаагүй цаг та 1000 илүү цалинтай ажил хийгээд та байхгүй үрлэгэн хിവэрээ л байна. Бүр хараа олсныхаа хэрээр бүр ишөө нэмж үрээд байна. Тэгэхээр юм байшин цаашаа. За. Сүүлийн жилүүдэд хоёр дахь орлого гэдэг бол технологийн дэвшил одоо инновацтай холбоотой ерөөсөй дэлхийд одоо маш мод болсон одоо байна гэж байна. Хоёр дахь орлого. Таны цалин үнэхээр хүрэхгүй байвал мэндүүнээр хоёр дахь орлогыг заавал үүсгэх. Хүн нэг орлоготой айл ерөөсөй хизэж цалингийн хооронд байгаа ганцхан орлоготой айл хизээч мөнгөний одоо санхүүгийн ард одоо боломжтой болохгүй шүү. Заавал хоёрт бүр гурав дахь байх хэрэгтэй шүү. Их нөхөр цалингийн хооронд давхар ажил хийн. Эхнэр цалингийн хооронд давхар орлого хийн. Ингэж явнаа. Тэгжээж нэг өрхөд одоо 4 орлоготой болно. Тэгжээж та хэд маань бас дараачихan одоо төвлөсөн одоо байдалтай хүрнэ. Хэмнэлт хийлээ, хадгаллаа, за хэдэн бор юмтай боллоо гэвэл ерөөсөө за нэг 15 сая төгрөг хүрэх юм бол 15 хамгийн багадаа 20 саятай болчих юм бол та хэд бол ерөөсөө хамцаагаа шумлаад арайраа л гэж хэлгээд байна би байрлав. Удаад байх тусам ашиггүй. Яагаад гэвэл үйл хөдлөлийн үн олон зүйлээс шалтгаалж өсдөг. Эдийн засаг, хууль эрх зүйн, инфляц гэл ингээл яриад байна. За энийг бол та нар маань надаар хэлүүлдэггүй бүр сайн мэдж байгаа байх. Өдрөө тутам одоо үн өсөж байна. Үний өсөлт таны хоригдлуулсан мөнгөний хэмжээтэй одоо хурдыг гүйцэхгүй шүү дээ. Та нэг хөөрхийн ингээд ирээл хоригдлуулаад нэг 5-10 цаас цааш нь хийгээл идэг. Нөгөө байр нь ингээд эргээл тооц нөгөө судалгааг нь харахлаар амар өссөн байж байгаа. Яа, би ч яста хурдыг гүйцэхгүй юм байна дөө. Та эдийн засгийн инфляцийн хурдыг бол бид нар гүйцэхгүй шүү дээ. Өнөөдөр унтаад маргааш өглөөс ирэхэд нэг дэвшил технологи шинээр гарчихсан, нэг гар утас бэлэн болсон, нэг шинэ юм бүтээгдсэн. Одоо робот цагдаа нар гараад ирсэн байна шүү дээ хятадд. Роботууд цагдаа хийж гин, замын цагдаа хийж гин. Тэгэхэд байрны үн бол ойлгомжтой юм. Гэхдээ тэгээд бид нар ч одоо хуучнараас сэтгээд одоо ингээд бахвайдгаар өөгчөж болчиххаа шиг биш ингээд байцгаач ах юм уу? Эсвэл жоохон зоригтойхон шиг юм хөдлөлсөн шиг хөдлөөд ассан шиг асаад ингээд явах хэрэгтэй юм уу? Тэндээс биш зүгээр нэг ууж идээд өмхийгээр унгаад жолон дүүргээд ингээд явж явах юм уу? Үгүй шүү дээ уучлаарай. Энэ бол хатууч болгоч юу? Яг тийм өнөө маргааш шиг өнгөрөөсөн амьдрал одоо болох хэрэгтэй байхгүй залуу хүмүүс бол. Мальвитийн тэтгэврийн юмнууд хүртэл тийшлээ зүгээр суухгүй гэж үздэг байгаа чинь. Үгүй тийм биз дээ. Тэгэхээр яаж бодсон өнөөдөр байр одоо хэдий ч энэ хурдан байр авах юм бол та одоо магадгүй 5-10 жилийн дараа та байраа томруулах ч юм уу эсвэл тэр байрыг зараад өөр юм авъя гэж бодоход таны өнөөдөр худалдаж авсан байрны үн магадгүй за хамгийн багаар удаа 2-3 дахин үн нэмэгдсэн байна. Ашигтай гоц. Алт орон сууц заавал байх ёстой. Тэнэс ч тэр мэдхгүй coin mine ёстой чи буха гэж би хэлмээр байна ёстой. Мэдхгүй байна. Тийм зүгээр би компьютерд найдсан би юм бол мөнгөний хөрөнгө оруулалтыг бол өстой итгэдэггүй. Бодит миний нүдэнд харагдах орон сууц миний нүдэнд харагдах миний даансанд үнэхээр байж ах ёстой. Одоо тэр үнд идэл нь байх юм бол окей.
Тийм юм та хэд заавал хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. За хуучин байр авахд юу анхаарах юм? Засвар тордох зардал бол маш их гарна. Мэдээч хэрэг. За хуучин байр авахд одоо хямд мэдээч хэрэг. Шинэ байрыг бодвол арай хямд. Гэхдээ одоо энэ Улаанбаатарын судалгаагаар бол бараг шинэ байртай өдөх үз байна гэж бараг ялгаа байна. Сонголтыг ер нь сэтгэлийн хөөрлөөр хийн гэдэг бол хамгийн аюултай юм. Мэдээж хэрэг тийм ээ. Судалж байж, шийдвэр гаргаж яаж, эхнэр нөхөртөөгөө сайн ярьж яаж, одоо тэгжээж мэрэгжлийн одоо их зөвлөгөө өгөх хүмүүс байгууллагаас одоо зөвлөгөө авч яаж ингэж хөдлөх хэрэгтэй гэж байна. Улаанбаатар хотын нэг орон сууцчлалтын хариуцлагатай компани гэдэг нэг OBS.MN гэдэг нэг сайт байдаг байхгүй юу? Тэр сайтыг та хэд маань ороод нэг үзээрэй. Тэр сайтн дээр бас их гоё судалгаа байна лээ. 2025 оны 3 сард хийгдсэн судалгаа. Саяхан гэсэн үг шүү дээ. Монгол банкны мэдээгээр орон сууцны үнийн нэгдсэн индекс нодлонгийнхоос 12.7 дахин өссөн гэж байна. За шинэ байрны үнийн дүнг би та хэдэд сонирхуулъя. За Баянзүрх дүүрэг та байр сонирхож байгаа бол 1 квадрат метр нь 4 сая байна. Жилийн 14% өсөлттэй. Баянзүрхөөс галзуу өсөж байна. 14%. Би бол сайн өсөж байна гэж бодож байна. За Баянгол дүүрэг 413% өссөн байна. Жилийн 16% өссөн байна. За Хаан уул дүүрэг 4 квадрат метр нь 4 сая. 4 сая 141 гэж байгаа. Гэхдээ эднийх бол Хаан уул дүүрэг бол одоо өссөн ч гэсэн худалдан авалт бол жоохон буурч байна гэж байна. За Сонгон хайрхан дүүрэг бол 3 сая. За хамгийн бага нь Сонгон хайрхан байгаа юм. За хамгийн ихэнд Сүхбаатар дүүрэг квадрат метр нь 561 сая төгрөг байна. 5 сая хүрцэг 5 сая гарчлаа одоо удахгүй 6 сая хүрнэ. Сүхбаатар дүүрэг бол хамгийн өндөр квадрат метрийн одоо ханштай орон сууцуд зарагдаж байна. Шинэ байруудын үн ханшиг гэж ярьж байгаа ш. Хамгийн бага нь одоо Сонгон хайрхан дүүрэг, хамгийн одоо ихэнд Сүхбаатар дүүрэг байгаа юм байна. Ваа. Тэргүүлж ирсэн Сүхбаатар бол үнэндээ тийм багац. Гэхдээ саяхан л одоо Хаан уул дүүрэг саяхан л 2.8 байсан шүү дээ чи боддоо. Тэгэхээр ингэж өсөж шүү дээ. Бүр 1 дахин илүү өссөн байна. Энийг одоо бид нар яаж заргалдаад маргаад энийг дийлэхгүй шүү дээ энэ үнийн өсөлтийг. Тийм ээ. Монгол улсад 996 мянган өрх байдаг гинэ. Улаанбаатарт юм уу да. Түүний 71% нь орон сууцгүй байдаг. Яг энэ судалгаа гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгаалалтын яамны одоо гаргасан судалгаа байдаг юм байна. За 2025 оны за энэ онд 71% нь орон сууцгүй гэхлээр бид нар ч одоо байр яалч руу одоо энэ олон орон сууц барихаас өөр арга алах одоо энэ их утаа, энэ их машины утаа, энэ их гэр хорооллын утаа ч одоо бүр өвөл одоо бол бүр замбраага алддаг штэ. Тэгэхээр орон сууц жуулах асуудал бол үнэхээр бас чухал асуудлын нэг байгаа даахгүй Монголд. Тий. За тэгэл тэр гэр хорооллын чинь тэгэл өнөө гэр хороол танаа хамаатан садангууд амьдарч байгаа шүү дээ. Тэдний үр хүүхдэд яаж хортож байгааг та мэдчихэж байгаа. Тий. Энэ Монголд энэ Орос компаниуд амар их янзтай. За хуучин орон сууцны өсөлт бол нэг 15.4%-аар өссөн гэж байгаа. За шинэ орон сууц бол нэг 7.4%-аар өссөн гэж байна. Ремаксийн нэг 5-10 жилдээ заавал нэг юм судалгаа гаргадаг юм байна л да. Ер нь бол одоо орон сууцны үн хэр байх вэ гэсэн судалгаан дээр ер нь бол одоо энэ орон сууцны үн өшөө их өсөх төлөвтэй байна гэсэн хариу өгч байна. Өшөө их өссөн. Одоо байгаа үнийг бид нар дийлэхгүй байна. Бидний цалин бараг л хэвээр. За сайн л бол 1000 крон нэмэгдэн. Сайн л бол нэг 50 евро нэмэгдэн. Тэгэхээр дахиад өссөн орон сууцыг бид нар авч дийлэх үү гэдэг л. Яагаад хурдлах ёстой юм гэдэг ерөөсөө хариулт ерөөсөө юм. Цаг хугацаа явах тусам таны худалдаж авах байр орон сууцны үн нэмэгдэнэ л гэдээ ойлгож байгаа. Ийм борлуулалтын судалгаа хийхэд бол ерөөсөө одоо энэ өсөлт бол буурах шин жалгаа өшөөд нэмэгдэнэ л гэсэн юм
судалгаа байна. Бид нар нэг охины Remax-д ажилладаг нэг охины YouTube бичлэгийг үзсэн чинь яг сүүл хамгийн сүүл сая 12 сард хийсэн байлаа, 11 сард хийсэн байлаа тэр тухай ярьж илээ. Өсөлт бол муурахгүй. За заллингийн талаар. За заллин бол үнэхээр их байна. За мөнгөчгүй байна, байрчгүй болж байна. За байранд орсон. За тэр түрээсийн асуудалтай өчнөө заллин байдаг юм байна. Тэгэхээр энэ түрээсэлж байгаа улсууд яг байр худалдаж авчаад түрээсээ бол их л таньдаг хүн түрээслэх юм уу? Эсвэл одоо аав ээжигээ оруулаад орхих ч юм уу? Одоо тийхээс биш оох танихгүй хүн түүнийг түрээслэх бол бас л эрсдэлтэй асуудал нэг байд юм байна. Мөнгө төлөхгүй. Гарахгүй. Нөө байрнаасаа гарахгүй. Мөнгөний төлөхгүй. Одоо тэгээ тийм хүмүүсийг яах вэ? Чихийг нотлох уу яа? За нэг юм асуудал байд юм байна. Гэрээнд захиалагч хугацаанд төлбөрөө төлөхгүй бол хоног тутамд 0.5 одоо яг хамгийн юугаар бодоход 0.1-ээс 0.5% хүү төлнө гэд гэрээн дээр стандарт гэрээ ийм хийгдэх юм байна. Ойлгосноо? Захиалагч хугацаанд төлбөрөө төлөөгүй бол одоо бид нар жишээлбэл байр авчаад цаг тутамд хугацаанд мөнгө төлөөгүй бол та хүү төлнө. Өөдөр энэ дээр юу гэж ütсэн байна гэхээр хоног тутамд гэж ütсэн байна. За анхааралтай сонсоорой. Гэтэл гүйцэтгэгчийн хувьд болохоор яг энэ тал дээр хугацаанд орон сууцаа ашиглалтанд оруулаагүй бол алдагдлыг 0.5-аар мөн адилхан хувиар төлнө гэж ütсэн байна. Уучлаарай нөө өдөр тутам гэдэг үг нь гээгдчихдэг. Бас нэг заллин. Заллин гэхүү эний чи одоо нэг барилгын компани орчин байдлыг гэхүү. Хувь хүн болохоор өдөр тутмын алдагдaltaй барилга болохоор нэг магадгүй өнөөдөр захиалга хийгээд 3 жилийн дараа та тодорч хоцорч барилга нуудаж удаад нэг 3 жилийн дараа ашиглалтанд ороход тэр 3 жилийн алдагдлыг та барилгын компани нэг л удаа төлнө гэсэн үг. 500 мянган. За нэг 100 сая төгрөгийн байр гэхэд нэг 500 мянгаыг төлөөд барилгын компани баяртай яваад өгнө. Тэгэхэд та хувь хүн хэрвээ нөгөө нэг мөнгө сар болгон төлөх мөнгө хугацаанд төлөөгүй бол жишээлбэл нэг 10 хоног төлөөгүй байлаа гэж бодоход та бол 5 сая төгрөгийн өрөнд шууд унжаад газар байгаа байхгүй. За энэ дээр ямар дүгнэлт хийж болох вэ? Та ерөөсөө энийг бол маш сайн гэрээгээ сайн судлаа. Манайхан зүгээр барилгын гэрээг бол очоод гэж очоод та гэрээн дээр гар усах зураа гэж зурулчдаг юм байна. Тэгэхээр л нөгөө хүн чинь за хэрвээ ингүүл яахан тэгвэл яахан гэхлээр уучлаарай баг тийм болохгүй дээ. Гэхдээ та гар усах зурахгүй болохгүй штэ гээл зурулчдаг. Тэгээд баригдах явцад 80 юм болдог. Эцэцгийн хохирдог захиалагч хохирдог юм шүү. Тэгэхээр та хэд маань гэрээг маш сайн уншиж танилцах хэрэгтэй. Өөрөө сайн ойлгодог хүнээр уншуулад, өмгөөлөгчөөр ч юм уу уншуулад гэрээн дээр гар усгаж зурж, аль болохоор өөрийнхөө талаас тавьж байгаа шаардлагыг бас тэр гэрээнд аль болохоор тусгаж өгөхийг хичээх хэрэгтэй гэж одоо тэр зааж байна. Би энэ зөвлөгөөг бас ямар хүнээс авч байгаа юм гэхээр энд нэг юу байдаг юм бэ? Нэг компани байдаг юм байна. Зөвлөгөө өгдөг. Тэр компани одоо нэг залуугийн ярилцлагаанаас жишээ авч бичсэн л дээ та хэд бас ярьж өгье гэж бодоод. За бас нэг жишээ байна. Төлбөр тооцоо дуусаагүй байхад барилгын компани одоо барилгын компани тийм үү одоо ямарваа нэг лизингийн компанид ч юм уу те төлбөр тооцоо дуусаагүй байхад захиалагч байраа зарчих цааш нь зарах. Хэрхэвч болдоггүй. Тэр зарах бол ямар ч боломжгүй. Гэтэл яадгүй гэхлээр бас нэг лооврын арга байдаг юм. Ерөөсө тэрийг тооцоогүй гэсэн баримтыг хуурамчаар үлддэг гэж шиг бурхан байна. Тэгээд тийм хуурамчаар тооцоогүй гэсэн үйлдэл хийчээд нотродоор очоо батлуулаа ичдэг. Нөгөө нотродын ажилчин чинь бол энэ хуурамч бичгүй хуурамч бичгийг бол өнөөдөр технологи шалгах процесс байхгүй боломж байхгүй. Шууд батлаад өгчдөг. Нотродоор батлсан чинь үнэн зөв гэж ойлгоод ингээд тэр байрын мөнгөний нөгөөд авчих гэтэл авах гэтэл нөгөө байр нь тооцоо төлбөрөө дуусаагүй нөгөө барилгын компани нөгөө лизинг компани дээр одоо харьяа байшин байгаа. Ийм лоовст орчдөг юм байна. Тэгэхээр энэ дээр яах ёстой гэхлээр та авч байгаа байрыг заавал захиалагч одоо тэр компаниас нь очиж төлбөр тооцоогийн асуудлыг бол заавал авалж асуух ёстой юм байна. Тэгэхгүй бол одоо нөгөө нэг олон байрыг ингээд яг ийм лооврын аргаар ингээд зарцсан тийм хэрэг маш том хэрэг гарсан юм байна. Тэрийг одоо зургатаар ютуберч байхгүйсэн тэр би юугаар Univision-ийн нэг гэмт хэрэг цувралаас сонссон. Тэрэн дээр бол яг ийм хуурамч одоо төлбөр тооцоогүй гэсэн баримтыг үлдээд аюул олон
Хүнд нэг байрыг аюу олон хүнд зарцсан. Одоо тийм асуудал гарсан байна. Нотродоор орсон боловч тэр нь бол найдвартай 100% баталгаатай гэсэн үг биш юм аа гэдгийг хэлж байгаа юм байна. За бас нэг асуудал байна. Бүрэн цутгамал барилга дээр жишээлбэл одоо байр орон сууц авахд одоо өнөөдрийн зах зээлийн ханшнаас одоо сая 650-аар би байраа зарах гэж байгаамаа. Ийм хямдхан боломж байна. Та одоо ав гэд би танаас ганцхан харин бэлэн мөнгө авна шүү. Бартер авахгүй шүү. Янз бүрийн байр машин оронд авахгүй шүү гэж. Энэ одоо юу гэж байгаа юм бэ? Зах зээлээс үнийн хямд байр авч өнөөдөр байр аль хэзээний 3 сая, 4 сая, 5 сая болчиход байхад квадрат метр нь яахлаар тэр хүн тийм хямдхан зарж байгаа юм гэхэд энэ дээр заавал бодох хэрэгтэй. Хизээч тийм хямдхан үлгэрт битгий итгээрэй гэж ингэж хэлэх. Хямд байх тусам нэгдүгээрт найдваргүй эсвэл маш хямд материалаар хийгдсэн маш чанаргүй барилга байгаа. Эсвэл цаанаа тухайн барилгын компани магадгүй жилийн дараа тэр барилгыг зогсох эрсдэлтэй. Тийм байгааз. Тэгэхээр тийм хямдхан одоо юмд бас битгий хууртаарай л гэж хэлсэн. Зах зээлийн үн ханш гэж байж та өнөөдөр тэрэндээ барьсан за хэмжээний бас чанартай барилга нэгэндээ та нар мөнгө төгрөг зарцуулах юм чинь чанартай, баталгаатай, найдвартай юмыг худалдаж авахыг л хичээх нь хэцүү байна. Тийштэй гэрээгээ нэрээ сайн уншмаар юм байна. Гэрээгээ сайн унших хэрэгтэй байхгүй зүгээр одоо манайх энэ ямарваа нэг гэрээн дээр гар ус зурх нэх яруу сэтгэлээр хамтдгийг одоо чект ч гэсэн яг тэгдэг шүү. Байрныг эцэдүүдтэй гэрээ хийж байгаа мөртлөө ерөөсөө өөрөө нэг хальт туул транслатор зарим транслатор чинь буруу зүрх орчуулдаг шүү дээ. Тэнгүүт чинь гар ус зурх гэж чишрээд дайраад бошоог нөгөө байранд орж нэг диван дээр хэвтэх гэл яарчдаг. Тэгэхэд тэр дээр нь алан чигээд за хавсралтанд таныг ойлгохгүй бол маргааш буудна шүү гэхэд бараг ойлгохгүй тэгэл гар усыг зурцсан л байдаг байхгүй. Тэгэхээр гар усыг зурхтаа хэдүүл ерөөсөө яарахгүй. Маш нухацтай хандан. Судлаад маргааш навцаж өгөөч гэсэн яагаад болохгүй гэж. За дараагийн нэг асуудал. За хэрвээ агентур янз бүрийн агент одоо жишээлбэл Ремаксаар ч юм уу одоо нэг үйл хөдлөх зуучлалын агентаар та ямарваа нэг юм дамжуулах гэж байгаа бол тухайн зуучлалын компани та шимтгэл төлнө гэдгийг заавал тооцоонд оруулах хэрэгтэй байхгүй юу? Нийт үнийн дүнгийн 0.5-ыг бол одоо төлөе гэж бодъё. Тэгэхэд яг байраа авцсныхаа дараа тэрэн дээр луу унждаг. Тийм байдлаар зан монголчуудаас маш их гардаг юм байна. Хэрвээ та төлөхгүй л гэж байгаа бол тэр мөнгийг төлөхгүй гэж байгаа бол пожалуйста та өөрөө хөөцөлтөд тэр байр орон сууц аав. Эсвэл таны өмнөөс хөөцөлтөд явах одоо найдвартай одоо жишээлбэл лизинг компани нар тэгэхээр тэд нар чинь хэрвээ та хамаг үйлчлэгээ хийсэн чинь тэд нар зардал мөнгө авчил таарна шүү. Та 1000 гэдийгээд ингээд өгөхгүй гэдэг ингээд суугаад байсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар танд пат гэж шүүхийн шийдвэр гаргахад таны төлөх ёстой үнийн дүнгийн 60% нэмэгдэж таны мөнгө төлөх шийдвэр гардаг гэж шүү. Энийг бүр мэдмээр юм байна шүү нөхдүүд минь. 60% нэмэгдэлтэй та тэр үнийн дүнгийг төлөх юм байна. Амар онц. Шүүхийн шийдвэр угаасаа адилхан шүү дээ. Экзекуц, Чехийн экзекуц тэгдэг үстэй. Экзекуцийн төлбөрийг төлнө шүүхийн өмгөөлөгчийн бүх юм нэмсээр ягаад нөгөө мөнгө нь үнийн дүн 1000 крон 100 мянга болдог үстэй. Яг тэр дэш адилхан Монголд бас тийм процесс явагддаг юм байна. Тэгэхээр та нар агентураар одоо энэ үйл хөдлөх зуучлах агентаар дамжих уу үгүйгүй байр авахаас өмнө шийдвэрийг гаргаараа мөнгө мутаа бол тэд чинь бас мөнгө авна штэ гэдгийг мартаж болохгүй штэ. Үйлчлэгээ хийлгсэн бол үйлчлэгээ авсан л бол пожалуйста заавал мөнгөний төл үнэгүй хинч чиний төлөө явахгүй. Та мөнгөө тооцоолж хөтлөөрэй л гэж байгаа байхгүй юу? За бас нэг хувь хүмүүсийн хооронд ингээд юу яадаг гэн. Чи надаа юу яач 100 сая төгрөг өгч би чамд байраа ордер барьсан тавьчих гэл ингэдэг гэн. За тэгэхээр нөгөө хүн чинь мөнгө нь хэрэгтэй тухайн үедээ хэрэгтэй бол за тэгдэг гэд ордерыг бүр өөрийнх нь нэр дээр болгож аваад 100 сая төгрөгийн ноо ингээд нааш чааш нь болгоод ингээд тим гэрээ хэлцэр хийчдэг. За тэгээд нэг 2 3 сарын дараа 6 сарын дараа навшрууд эхэлдэг. Мөнгөний ч өгдөггүй, байр насанж гардаггүй. Тэгээ нөгөө хэрхэн шүүхт очдөг.
За тэгээд шүүхт очихлаар цаасан дээр юу ч байхгүй. Зүгээр амаараа хоёлоо дал мөр алгацаар байгаа нэг шил архины ард тохирцсон. Ширээний ард тохирцсон ч гэдэг юм уу. Чи миний найз, би амддаа туслахгүй яах вэ? Чи минь өстө мөн ах ихчтэй туслахгүй яах вэ гэж инээ чанаж байгаа л өчтөг. Дүр эсгсэн хилцэл гэж байдаг гинэ 56-ын нэгт манай хуулийн. Ямар ч цаас баримт байхгүй ор зэрэг өөрөөр нэр дээр болсон бол нүгэд орчихсон байгаа цагт уучлаарай энэ бол ерөөсөө хүчгүй гэрээ гэж үздэг юм байна. Тэгэхээр та ямар яах ёстой хэрвээ тийм асуудал гарах юм бол та зээлийн гэрээ хийгээд дээр нь барьцааны гэрээ гэж давхар 2 гэрээ заавал хийгээрээ Тэвнийгээ тэгээд нотродоор батлуулаад ингэжээж наад чинь хууль ёсны болон шүү гэдгийг анхааруулж байна. Энэ бас их мэдвэжтэй юм биш шүү нөхдүүд минь. Нэг байртай улсад нэг та хэд маань нэг мөнгөний асуудал байнга л нэг яаж хийж байгаа л мөнгөний асуудал орчдөг чинь бидний амьдрал. Тэгэхээр байртай хүмүүс байраа барьцаалаад нэг хэдэн төгрөг авах гээд ингэ жишээ байраад байх юм бол цаана байраа өрч байгаа хүн цаана ийм нарийн ийм цаасан дээр буулгаж яад нотродоор баталж ээж ийм 2 3 гэрээ хийжээж шүүхэд заргалдах юм бол таны тал шүүх ялах нь шүү. Тэрнээс биш түүхий бол уучлаарай тэгээд та байлчгүй мөнгөчгүй үлднэ гэсэн үг. Лөө мөнгө өгөхгүй хүн бол тэгээд уцаач авахаа байна. Facebook гэж блоглоо хийчихнэ. Тэгээд дуусаа. За энэ ойлгомжтой байх тийм үү? За тэгээ хамгийн сүүлд хэлэхэд байр авахтаа та барилгын компани гэрээтэй сайн танилцахгүйгээр гар үсгээ зурдаггүй энэ тухай бол би хэлсэн. За тэгээд ерөнхийдөө эдгээр одоо янз бүрийн болсон болоогүй ийм гэрээ, ийм эрсдэлтэй, ийм орон сууц авна гэдэг бол маш тоглоом бол биш. Тийм учраас тайдтай өвчин Элисэн компаниг маш их санал болгоод байгаа шүү. Тий. Чи бидэрт бол үнэнээ орон сууц худалдаж авах мэдээлэл үнэхээр маш бага байгаа шүү гадаад байгаа хүмүүс маань. Монголынхаа хууль дүрмийг бид нар мэдэхгүй. Жохон багтаад явцсан. За нэг саяхан оцсон арай гайгүй баг. Тэгэхээр Элисэн компани одоо 10 улсад 22 агентууд ажиллаж штэ өнөөдөр. 22-оос 28 агент ч гэлээ тийм. Харилцагчид дундаж насжилт нь 21-с 35 насны хүмүүс харьцахад 1000-аас дээш хүний амьдрал зэрэг эерэг дөм нөлөө үзүүлсэн гэж байгаа. 200-аас дээш харилцагч анхудаа орон сууц худалдаа авсан болон хашаа байшингаас орон сууц руу шилжин орсон 200-аас дээш айл байна. 33 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй орон сууцыг зах зээлийн эргэлтэнд оруулсан байна эднийх. Маш туршлагатай компани, маш том туршлагатай компани. Тэгэхээр энэ олон агентууд энэ өчнөө олон орн байна. Швед байна, Филиппин байна. Бишээ Финланд байна, Монгол байна, Солонгос байна, Япон байна, Чех байна, Франц байна, Унгар байна, Америк байна. Эдгээр агентуудтайгаа холбогдоод за би өнөөдөр байр орон сууц авах юм бол за юунаас эхлэх вэ? Шууд асуу. Агент гэх юм бол мэдээлэлтэй л байгаа мэдээж хэрэг. Өөрөө мэдэхгүй бол цааш нь холбож өгнө. Холболтыг хийн мэдээллийн анхны мэдээллийг та нарт бол энэ агентууд чинь өгчээж та нарт туслана. За тэгээд бүр онлайнаар хийгдэж чинь бүх юм та газар зүүн хаанч амьдарч байна уу? Чехтэй байна уу? Тэр хаваа арал дээр хэвдэж байна уу? Вьетнамд амьдарч байна уу? Хамаагүй та орон сууц худалдаж авах бүрэн боломж онлайн хэлбэрээр бүх юм хийгдэнэ. Ажлын 3-аас 5 хоног шийдэгдэн таны асуудал. Тавьж байгаа шаардлагууд нь бэлэн бүх бизнесийн асуудлыг явууллаа, цалингийн тодорхойлолтыг явууллаа, ажлын гэрээгээ явууллаа. Ажилласан хугацаагаа батллаа. Баримтаас авах ёстой ганц 2 мэдээллүүд байна уу? Тэрийг нь авчлаа. Монголд янз бүрийн шүүхээр ороогүй бол окей. Яагаад энэ удаа орон сууц руу дайрахгүй гэж? Танд бүх боломж нь байна шүү дээ. Хурдан байна. Маш шуурхай ханд. Тэгээд маш богино хугацаанд 3-аас 3 жил гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө 3 жилийн хугацаанд та Чехийн бол 3 жилийн хугацаанд та энэ юуг авах бүрэн боломжтой. Төлөө дуусгахлаар таны нэр дээр бичиг баримт чинь бүрдэнэ. Очно. Энэ одоо яагаад тий. Маш хариуцлагатай, маш хүртээмжтэй мөнгөний боломж, санхүүгийн өндөр боломжтой ийм компани байгаа байхгүй. Тийм байгаа. За одоо сүүлийн үед автомашины лизинг өгч дээр нь тий. Урчилгаа нэг 20-40%, болж л үгүй 40%-ийг цуглуул гэж би анх хэлсэн. Тийм ээ. За тэгээ хүү бол 1.5-аас 1.8% хүүтэй гэж байгаа. Тэр нь бол аль орноос шалтгаалж байна. За тэгээд
удахгүй нэг хурал болох юм билээ. Тэн дээр ямар нэг өөрчлөлт гарвал би та хэдтэй бас мэдээлнэ. Дээр нь төлөлтийн хугацаа 36-аас 48 гэдэг чинь 3 жилээс 4 жилийн хугацаанд та зээлээ төлөх бүрэн боломжтой. За та нартай тэгээд айл болгон өөрийн гэсэн хүснээрээ сайхан амьдарч дулаан гал голомтой асаасан эх орондоо хөрөнгө оруулалтаа шийдсэн ийм сайхан бас нэг ухаалаг шийдвэр гаргасан ийм сайхан гэрүүлүүд их олон байгаасай гэж хүсэн өрөөё. Зөндөө олон юм ярьлаа. За тэгээд ойлгоогүй дахин сонсороо, ойлгоогүй хичээсэн асуугаарай. Чатуулагч нь бараг л нонстоп байдаг шээ юм тий. За бүгдэнд амжилт. Баяр та.